Сайн байна та бүхэн чинь оны минь төргий дуучин Бацвхийн зөөлөн замбуулан дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд маань 6 аккорд ашиглаж байгаа. За эхнийх нь ми минор, ля минор, ре мажор, соль мажор, до мажор, тэгээд си минор. Барьж чадахгүй бол 1-р хоруугаа 1-р утасны 2-р ладан дээр тавиад 4-р утаснаас доошоо ингэж тоглоорой. За дуунд таталт болон цохилт ашиглаж болно. За таталтын жишээ үзүүлье. 1 2 и 3 и 4 и. Утасны хувьд гэх юм бол пин мэдээж тухайн аккордныхоо бааз буюу хамгийн бүдүүн утсаа татна. Тэгээд 3 2 1-р утас 2 3. За энэ дараалалаар явах нь байна. 1-р бадгаа таталтайгаа явж үзье. За эхний ми минор дээр таталтаа 2 удаа хийн. Хоёрдугаар мөрний ля минор дээр таталт 1 удаа. Ре мажор арилаад 1 удаа. Соль мажор дээр бас 1 удаа. Тэгээ шууд 3 дугаар мөрний ми минор дахиад 1. Ля минор 1. Соль мажор 1. За тэгээд 4 дугаар мөрний до мажор дээр 1. Си минор дээр 1. Тэгээ сүүлийн ми минор дээр 2 удаа явна. За эхнээс нь дуулж үзье. Эг үнэрсэн чихэрэ талын атундаа сарваг бэдэга ожотэй ванхантай алимэн уганданда ирэдэнэ. За дахилтын эхний 2 аккорд дээр нэг бүтэн таталт хийн. Тэгээд соль мажор дээр 2. За тэгээд 2 дахь мөрний ми минор дээр бүтэн нэг таталт хийгээд тэгмээ ля минор дээр талыг нь хийн. Өөрөөр хэлбэл P I M гэдгийг нь хийгээд шууд си минор руугаа шилжлээд дахиад бүтэн нэг таталт хийн. Тэгээд ми минороо бариад 2 бүтэн таталт. За тэгэхээр ийм болох нь зүт хүртэл жаргаж зэрдээ. Зөө явбала зөөлөн дахилтын энэ дээр хэмжээ нь жоохон эвгүй шүү. За цохилт дээр илүү бас дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. За ийм цохилтыг жишээлбэл ашиглаж болно. Доошоо, дээшээ, доошоо, доошоо, дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 2 и 3 и 4 и 1 2 и 3 и 4 и. За яг түрүүний таталттай адилхан тоогоор цохилтуудаа хийж явна. За 2 дугаар бадгийг нь явж үзье. За дахилт хэсэг. Адилхан яг нэг соль мажор дээр 2. 2 дугаар мөрийн ми минор 1. Одоо ля минор дээр доошоо 1 цохилоо. Тэгээ си минороо бариад 1 цохиж болно. Эсвэл бол 2 доошоо цохиж болно. Тэгээд ми минор дээр 2 бүтэн цохих. Дуулъя. Зүт хүртэл жаргаж зэрдээ. Зөө явбала зөөлөн
За тэгээ энэ цохилтынхоо доошоо дээшээ гэдгийн орондоо штэ яг бүтэн ингэ цохихгүйгээр эрхийн уруугаараа одоо дээд хэсгийн утаснуудаа доош нь тэгээд долоор уруугаараа дээш нь ингэ цохиж болно. 1G2E гэж цохиж байгаа штэ. Тэрнийхээ оронд 1G2E гэж цохих гэсэн. Тэгээд 3V4V 1G2E 3V4V 1G2E 3V4V. Тэгэхээр бүх утсаа ингээд доош нь дээш нь дуургаж ингээд хитрхи чанга тавгснаас илүү жоохон дончтой сонсогдно гэж би хувьдаа үздэг. Өөрөөр хэлбэл өнөрцөн чихээр таллий ингээд ингэж явснаас өнөрцөн чихээр таллий гадаа тэгээд дахилт руугаа бүтэн ингэж цохиж орж ирдэг ч юм уу. Жохон юм нюанстай тоглох юм бол илүү сонирхолтой сонсогддог шүү. Дуучинтай адилхан өнгөөр дуулахыг хүсвэл та бүхэн капого 1-р ладан дээр хавчуулаад дуулаарай. Эсвэл өөрийнхөө хоолойн тохируулаад хүссэн газараа хавчуулж болно. Та бүхэндээ амжилт хүсье. Асууж татварлах зүйл хамт сэтгэл хэсэг бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжих юм мартаа. Баярлалаа. Баяртай. Эгэ өнөрцөн